сэтгэл байна эндээс битгий явах тэрмэн болчихвэн Өнөглөн суух үе чамд гарахгүй ганцхан инээдэр юм хараад итгэж байна Харах гэж бүхичээ хайр минь том жишээ хархан өнөдөрөцсөн харж инэ Үргэлжил үнэн үг зүрхэнд чинь шинэн цог үлгэрийн амьдралдаа үз жарган хам Харлаж үзсэнгүй хайр мөн харамдах сэтгэл байна Үнсэж үзсэнгүй үнэнж байж чадах байх Харлаж үзсэнгүй хайр харамдах сэтгэл байна Үнсэж үзсэнгүй үнэнж байж чадах байх Үлгэрийн амьдралдаа үз жарган Сайн байцгаана уу? Нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилон. За ингээд та бүхний дараагийн хайрд урьдчилан хэдүүлээ харцгаах болно. За ингээд за эхлээд та ямар хүн хүсэж байгаа, таны хүсэж байгаа тэр хүсэлтэй нь энэ хүн хэр нийцэж байгаа вэ гэдгийг хэдүүлээ. Харъя. За эхлээд таны хүсдэг хүн. За та айгүй ийм нэг санаачлахтай хүнд ерөөхдөө бол туртай юм байна. Тэгээ яах гээд байгааг нь мэддэхгүй, дүлэгнээд нэг ийм ойлгомжгүй ийм хүмүүст айгүй дурггүй. Яг юу хийх гэж байгаа, юу дуртай, юу дургүй байгаагаа шууд ингээ ил тод хэлждэг. Ийм хүнд айгүй дуртай. Уг нь бол хүн маш тодорхой, ойлгомжтой. Одоо хоорондын үйл ойлголцол гэдэг зүйл аль болох гарахааргүйгээр хоорондоо сайн ярилцдаг. Ийм ойлгомжтой, тодорхой хүнд ерөөхдөө бол дуртай юм байна. За тань руу ирэх хүн харин ямар хүн байх нь вэ гэж харах юм бол за таны ерөөхдөө бол энэ шаардлагад нэлээд нийцж байгаа болов гэдэг зүйл ерөөхдөө бол харагдаж байна. Ийм дотгошоогоо биш айгүй нээлттэй хүн байна. Нээлттэй хүн учраас сэтгэл зүйн байдлаа шууд ил тод хэлнэ гэсэн үг нэгдүгээрт. Хоёрдугаарт нээлттэй хүн учраас бас таныг уйтгарлаж гүнгэлсэн үед хамгийн ихээр одоо тэр энерги чи одоо гадагшлуулах гэж үзнэ гэсэн үг. Яагаад гүнгэлцэн болоо, яатсан болоо гэд дотроо бодохгүй. Хүүе яагаа вэ, ийгээ вэ гэд татаж хангаагаад, асуугаад, учирлуулад, танаар өөрийн чинь яриулаад, таныг ингээд өөрөө чи илэрхийлүүлэх ийм одоо хүү юм байна. Тэгэхээр за эхний шаардлагад тань бол нийцлээ гэж харъя. За дараад нь за ийм одоо товч тодорхой хүн байхаас гадна та нийгэмд айгүй байр суурьтай хүн байгаасаа гэж энэ хүнийг хардаг. Тодорхой одоо мэрэгжлийн бүлэг хүмүүстэй
одоо нэр хүнд бүхий ихтэй сургуулиудыг төгссөн, нийгэм тас дунджаас дээгүүрт ордог иймэрхүү ажил мэргэжилтэй хаан ч ингээд агуулаа явсан нүүр барт ном те ийм гоё хүн байгаасай гэж та бол хүсдэг юм байна. За тэгвэл тань руу ирэх гэж байгаа дараагийн уучралтай нь хүлээлтэнтэй хэр нийцэх нь вэ гэсэн чинь за нийцж байна шүү. Нийцж байна. За энэ хүн айгүй юм олон төрлийн авьяастай байхаас гадна ямар ч хүрээлэл дотор ингээ хил нэвцэрлцээд яриад авах ийм одоо хаанч хинч болоод уусаж чаддаг. За тэгээд мэдгүй сэдв инээдрэг гэж байхгүй. Тэгэхээр ямар ч сэдв дээр ямар ч үйл одоо ажиллагаан дээр байрц алдахгүй, ямагт ноён нуруутай, ямар ч тогтвортой, ямар ч одоо байр сууриа ингэж бүтэн хамгаалж үлдэх ийм хүн юм байна. За гэхдээ та таны одоо хүсэл штэ. Таны хүсэл болохоор хэдийн ийм тогтсон байр суурьтай ингээ нээлттэй илэрхийлдэг ч гэсэндээ ийм хуучинсаг хүн биш байгаасай аль болох ийм шинэлэг, сонирхолтой тий хизээж уйдамгүй ийм хүн байгаасай гэж та ингээд хүсдэг. За таны одоо тань руу ирж байгаа хүн бол хэр зэрэг инэнтэй нийцгэн вэ гэдгсэн чинь бол ер нь хангалттай сайн нийцнэ. Ийм тааварлашгүй төрлийн хүн байх юм байна. За энэ маань одоо ийм зүйл хийх гэж байна да тий. За одоо ингэх гээд ах шиг байна да гэд бодоод байжтал шал өөр эсэргээрээ тий гинт ийм сонин ийм шинэлэг танд ийм одоо сүрпризүүд их барьдаг. Таныг вау гэдэг тий таны сэтгэл хөдлөлийг ингээ бүхэлдэн дээш нь авчирдаг ийм хүн юм байна. Дандаа ингээ дээш нь өргөдөг. Тэгээд ийм төсөөлөшгүй, тааварлашгүй ийм сонин сонирхолтой хүн байна гэж ингэж харагдаж байна. За таны дараагийн шаардлага юу байна вэ гэдгсэн чинь за хэдийн ийм одоо ийм шинэлэг те ийм нээлттэй нийгэмд ийм байр суурьтай хэрнээ одоо хүний тэр сэтгэлийн нандин углуурхны зүйлүүдийг маш сайн ойлгож мэдэрдэг байгаасай те яг ингээд хүн шиг хүн уужуу дотортой сайхан сэтгэлтэй ийм хүн чанар сайтай байгаасай гэж та ерөөхдөө бол нэлээд ингэж боддгоо. За энэ хүн харин таны шаардлагад хэр нийцж байгаа вэ? Тань руу ирэх удахгүй ирэх гэж байгаа энэ хүн нь. За энэ тал дээр яг уу за нэг 70% нийцж байна гэх юм. Ер нь бол хүн чанар байдаг. Гэтэ хүн чанартай хүн байлаа гээл ийм зөөлөн зан гаргаал ингээд ийм уянгалаад байдаггүй. Хүн чанартай ийм зөв төлөвшсөн хүн хэрнээ ийм буур суурьтай. Хизээж одоо байрц алддаггүй. Ийм шулуун шудраг тий яг үннийг үнэн мөнөөр нь хэлж чаддаг. Худлаа ингээл уянгалал яана одоо энэ хүн эвгүй хүлээгээд авчих үедээ гэд ингэж худлаа зөөлдгөө яг түс тас гэд үгээ хэлвэл хэлждэг. Ийм төрлийн хүн юм байна. За тэгэхээр таны шаардлагад нэг 80-аас дээш хувьтай бол нэг юм сэтгэлээ чин дүүрэгчгэр хин нэг юм тань руу ирж байгаа юм байна. За энэ ирж байгаа одоо хүнтэй энэ бүсгүйж бай, энэ залууж бай. Хэр их хугацаа шаардаж тань дээр ерөөхдөө ирэх гээд байна гэдгийг хэдүүлээ. 3 магадлалаар өрөхөд бол харъя. За та өөрийгөө нэгдүгээр хэсэг гэж бодож байвал энэ хүн өвлөө уйлралд ирнэ. Ялангуяа 1 сар, 1-2 сарын хооронд нөгөө өвлийн урт амрал болоод тэр хүмүүс айгүй юм завтай. Тэгээд ийм гоё өвлийн дүүн өвлөөр бас нэг юм болзоонд явчмаар ч юм уу. Ийм сэтгэлтэй үе дээр тантай бол уучлах нэ. За хэрвээ та өөрийгөө 2 дугаар хэсэг гэж үзэж байгаа бол энэ хүн танд одоо намар ирнэ гэхээр жилийн одоо дараа шахуул юм байна л да. Жилийн дараа шахуу. За үгүй бол энэ яг хаврын уйлралтай зэрэгцэж тань дээр ирэх юм хүн байна. Хавар эсвэл намар ирнэ шүү заяа. Яг ногоо дөнгөж дэлгэрэнгүүд эсвэл ургас дөнгөж хураангууд ингэж ирэх юм хүн юм байна. Тэгээд энэ хүн айгүй тийм баялаг, өндөр сэтгэл хөдлөлийг танд мэдрүүлэх болно. За та хэрвээ өөрийгөө 3 дахь нь ах та гэж бодож байгаа юм бол энэ хүн тантай 4-р сард учирнаа. 4-р сард ирнэ. 4-р сард гэхдээ айгүй тийм хүүтэн байх болоо да. Эсвэл та 4-р сард ханиадтай байх ч юм уу. Ямар ч байсан таны хувьд ийм хүүтэн чихүүн одоо өдрийг тий өвлөөс ч илүү хүүтэн байгаа юм шиг ийм зүйлийг бол санагдуулна. Тэр үед та хайртайгаа уулзрах нь. Гэтэ тийм гоё анхны бороо мороо арманчиг зүйл харахандаа харагдахгүй байна. Ямар ч гэлээсэн 4 сард бол тантай уулзах юм байна гэдэг ийм зүйл байна. За одоо хэдүүлээ гадаад төрхийн нэг харах гад үзье та.
ямар хуу хүн байх нь вэ? За нүдийг нь эхлээд харъя гэж бодож байна. Нүд нь ямар хуу байх нь вэ? Тэгвэл ийм давхраатай. Ядаж дал давхраатай заяа. Ийм нүд хөмсөг болсон. Айгүй юм урт сормоостай дөө. Ийм хүн. За биеийн галбрын хувьд хэдүүлээ харъя. За жоохон миралагдуу хүн байх нэ манайх өвчлөрөө. Миралагдуу ийм чээж томтой. Эрэгтэй өнөр бол байх болох гээд байна тий. Эмэгтэй өнөр бол мөр сайтай ийм хүн болох гээд байна. За нуруунд тийм. За тэгвэл царайны ер нь харагдах төрх нь ямар хуу байх вэ? Гэдэг юм бол ийм бор шаргалдуу ерөөхдөө бол арьстай. Тэгээ нэг тийм хальт харсан хүнд ийм зөвүүн ийм хүүтэн дүү төрхтэй. За ингээд ярилцаад ирэх юм бол ийм царай нэм гоё гэрэлцэн ийм хүн байх нэ. За тэгвэл ямар нэг онцлог шинж байна уу юу? Харъя л да. За онцлог шинж бол ихэндээ мэддэхгүй дээ. Харьцаж үзчихэж тэр хүний онцгой гэдгийг мэдэрнэ. Тэрнээс шууд хараад за энэ одоо тэдэн цагаан мөнгөтэй, эдэн хар мөнгөтэй яг миний заяаны хан гэдэг ийм зүйл бол болохгүй. Та энэ хүнийг өөрөө олно тий, уулзна болзно. За тэгээд тэр одоо уулзч болцгийнхоо явцад энэ хүн бол үнэхээр онцгой хүн юм байна гэдгийг нь ойлгож мэдэрнэ гэж гарч ирлээ. За энэ учрал болон таны хооронд одоо ямар зүйлийг сахиусууд нь мессеж болгож хэлж байгаа гэдүүлээ харьцуулж анзааръя. За тэгээ бас нэг зүйл хэлэхэд энэ хүнтэй бол шууд анхны харцаар зурлалтаал тэгээ маргааш нөгөөдрөөс нь үерхэх ийм зүйл бол байхгүй байна. Яг гэвэл та ихлэ харах юм байна. Хэд удаа болцож байгаад за энэ хүн бол миний хайр дурлал мөн гэдэг ийм сонголтод хүрэх юм биш үү. За сахиус тэнгэрүүд нь болохоор ямар нэг гоё хайр дурлалд үнэхээр хүрэхийг хүсч байвал өөрөөсөө эхлэе. Тэгээ өөрөө одоо ямар хүнийг өөртөө татмаар байна. За чиний татмаар байгаа тэр нэг хүн ямар хүнийг дэрэгдээ байлгахыг хүсэх болоо. Тэгвэл чи тэрэнд нь одоо нийцч өөрийгөө шууд өөрчлөгөн чараа юу өөрийгөө одоо сайжруулна. Хэрвээ өөрийгөө өөрчилж одоо оронгоор нэргүүлэхээр бол тэр сайн сонголт биш шүү манайхаа. Өөрийнхөө зарим нэг дутагдaltaй чанарыг бол засч ивэл энийг зөв гэж үзнэ. За тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор ямар ч гоё юм хайр дурлалтай учирсан бай. Үүнийг та хүртэх хэрэгтэй. Энэ бүхэн танд өгөгдөх ёстой гэдгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хүнийг энэ сайхан хайр дурлалыг өөрийн болгож өөрийнхөө аз жаргалыг би бүтээж чадна гэдэг энэ итгэлтэй байгаарэ гэдгийг сахиусууданд дамжуулж байна. За ингээд таны мөрийг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгүүдээр иргэн уулзцгаая. Комент үлдээгээрэй, лайка дараарай, энийг яг хэлж чадахгүй байна. Саба дараарай манайхаа. Баярлалаа баяртай. Сайн байцгаана уу? 2 дугаар бүлгийнхэн маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд таны дараагийн хайр дурлалын тухай, хайр учирлын тухай хэдүүлээ харцгаая. За эхлээд та ямар хүнтэй уулзрахыг өөрөө боддог, мөрөөддөг, зорддог вэ гэдгийг хэдүүлээ харъя. За нэгдүгээр ийм гоё хөвгөлтэй, happy байгаасай. Таныг ингээд магадгүй та их стресстэй байж болох юм тий. Стресстэйд ингээд тэр хүнтэй таарсан шууд харангуутлаа ингээд шал өөр баяр хөөртэй болчдөг тий. Тэр хүнээс нэг тийм наарлаг гоё дулаахан энерги цацардаг хүн байгаасай. Зүгээр л хажууд оршин байгаа нь л дээд зэрэглэлийн тайтгарлыг амар амгалан бэлгэлдэг ийм хүн байгаасай гэж ерөөхдөө бол боддөг юм байна. За энэ хүн таны зүрх сэтгэлтэй энэ шаардлагад хэр нийцэх нь вэ гэвэл яг энэ шаардлагад ч бүр 100% нийцнэ. Тань руу ирэх дараагийн хайр дурлал чинь яг л таны ихэр тал мэд те. Таны ямар үед гүнгэлцэн байна те, ямар үед уйлах гад байна, ямар үед баярламаар байна, ямар үед хөвгөлтэй баймаар байна, ямар үед илүү гоё аз жаргалтай байхыг хүсэж байна. Энийг чинь бүр зөнгөөрөө мэднэ. Ямагт танд ингээд алаа хошин зан үзүүлээд им мартан төрхөө харуулад таныг байж болох хамгийн гоё баяр баясгалтай тэр үе цагт чинь байлгаж чадах ийм хайр дурлал ах нэ. За таны дараагийн шаардлага болвол за та энэ хүнийг
ийм олны нүдэнд өртдөг хүн битгий байгаасаа гэж боддtiin байна. Ингээл олон хүн лаг харагддаг те олны хайр хүндэтгэлийг хүлээсэн. За эсвэл бол нөгөө залуучууд охтуудын од болсон ийм хүн биш байгаасаа те зөвхөн миний од байгаасаа зөвхөн надад зориулагдсан зөвхөн миний өмч байгаасаа гэдэг байдлаар өрхөд бол харахыг хүсдэг. Ийм амир од царайлаа л те бусд хүмүүсийн анхаарлын төвд байгаал ийм нэг юм шалгич юм шиг иймэрхүү дүү байдлыг бол өөрөө жоохон ингээд хүлээн зөвшөөрдөггүй. Ийм одоо олны танил биш те зүгээр л ийм байгаагаараа намлаг сайхан тайван дүлгөө тэгээ зөвхөн тань зориулагдсан ийм хүн байгаасаа гэж боддог. За тань дээр ирэх хүн тийм хүн байх нь уу гэсэн чинь за энэ тал дээр бол жоохон зөрүү гараад байна. Яалтчгүй л бусдын ингээд арай анхаарлын төвд гэх юм чи арай юу юм дээ. Гэтэ ер нь бол бусдын айгуу тийм хүндэтгэлийг хүлээсэн те нийгмийн тодорхой бүлгэд хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн гэсэн байр суурьтай өөрийн гэсэн мэрэгжил хамт олныг хүрээлэлтэй тэр дундаа нэр хүндтэй нэр хүнд нь өсөж яваа юм одоо хүн байж таарах нь те. За таны дараагийн одоо шаардлага юу байна гэдгсэн чинь энэ одоо учирлыг тэгээ энэ дараагийн хайр дурлалыг зүгээр ингээд үерхэд болцоод өнгөрдөг биш. Зүгээр хайрлаад өнгөрдөг биш. Хамтдаа ингээд ирээдүг босгох гэсэн те хамтдаа нэг нэгнийхэн гараа сатгаад энэ хорвоо ертөнцийг ингээд туулгаар хамтдаа гэрлэлт болохоор хамтын урт удаан амьдралыг бэлэглэх ийм харилцаа байгаасай. Тэгэд хамтын урт удаан амьдрал минь хизээж миний гараас тавихгүй хизээж таныг орхихгүй ийм хүн байгаасай гэж хүсдэг. Насан туршийн одоо ганцхан хайр минь байгаасай гэж хүснэ. Тим шаардлага буюу тим зүйлийг ирээдүйдээ хүсэж байгаа ахна штэ. За тэгсэн чинь одоо уучрах хүн нь болохоор энэ шаардлагад хэр нийцэж байна вэ гэх юм бол за яг уу таньда бол энэ хүн үерх нь болцсон. Тэгэд энэ хүн ямар ч байсан эцэстээ нь шийдвэр гаргах гэж түүнийг бол нэлээд хүлээлгэнэ. Та бол ингээл даруйхандаа ингээл уулзаал 2-3 сарын дараа ч юм уу нэг гэртээ ороод тэгснээр жилийн дараа хуримлаад 2 жилийн дараа хүүхэдтэй болоо ч юм уу ийм айгүй их амьдралын ийм төлөвлөгөө их шаарддаг байгаа байхгүй юу. Гэтэл энэ хүн айгүй тийм амьдралаас ингээд яг одоо цагт аз жаргалыг олж ингэж амьдардаг ийм хүн байгаа. Ирээдүй болоод өнгөрсөн санаа зовоол те ингээл энэ болгон таршгаа гашлагаад ингээд бодоод ахыг хүсдэггүй. Хэрвээ хамтын амьдрал байгаад бид хоёр одоо цагтаа ч тэр аз жаргалтай амьдарч чадах юм бол ирээдүгөө ч гэсэн энэ чигээрээ гоёор төсөөлж чадна гэж ингэж итгэж авдаг ийм хүн байгаа. Тэр шууд тантай адилхан өнөө маргааш хурмаа хийнэ гэж бол ярихгүй. Ямар нэг одоо жишээ нь гэрлэх гэж байгаа юм болов гэрлэхгүй ч юм болов намайг сориод байгаа юм болов би тэнцэхгүй байгаа юм болов гэдэг ийм жоохон эргэлзээ танд үүсч магадгүй. Нөгөө хүн бол таныг ямар дайггүй залуу вэ, ямар дайггүй бүсгүй вэ те энэ хүний чинь дэргээд байгаа л амар юм байна. Энэ хүнтэй ч хамт байх юмсан. Ингээд магадгүй нөгөө таны бодож ирсэнээр урт удаан хугацаанд бит хоёр ингээд нэгэн бүхэл чигээрээ байх юмсан гэдэг танд одоо нэг өсөндөө шунаж таны дэргээд байхыг эрхэмлэж бодох ийм хүн байна. За та одоо юу хүсэж байна вэ гэдгсэн чинь болохоор таныг ерөөсөө эргэлзүүлдэггүй хүн байгаасай гэж хүсдэг юм байна. Тэ одоо нэг өсөндөө маш их ойлгомжтой. Тэгээд ингээд гинт ингээд салхаж байгаа юм шиг хүндэрж байрснаа гинт хайртай марьдаг гэл тэ гинт одоо таныг тоогоон байж мэддэг ч юм уу. Ийм ойлгомжгүй биш. Ямар ч эргэлзээ үүсгэдэггүй. Үнэхээр хайртай бол хайртай гэдгээ үг үйлдэлээ бүх зүйлээрээ харуулдаг, гэрчилдэг байхыг. Үнэхээр одоо хайргүй болсон бол үннээ хэлээд салаад явж одоо чадах ийм хүн байгаасай гэж бол энэ хүний хүсэх юм байна. За дараагийн хүн чинь харин ямар хүн байх нь вэ гэдэг юм бол дараагийн хүн чинь одоо хариуцлагатай. За энэ тал дээр би бол таны шаардлагад нийцнэ гэж бол харж байна. Яа гэвэл таныг сонгоод тантай үерхэх, тантай хайрын харилцаанд орё гэж шийдсэн л бол энэ хүн гинт одоо боли ч юм уу гинт одоо биний сэтгэл биш байсан байна гэж одоо ухаарч нийцэхгүй. Танд одоо тэр санал тавьснаас эхлээд та хоёр нэгэн хос болсноос эхлээд би энэ хүнийг хайрлана. Энэ дэлхий дээр би энэ хүнийг хайрлахын төлөө байгаа гэдэг тэр сэтгэлдээ үнэн хിവэрээ оршино. За тэгвэл энэ хүнтэй хизээ уулзах нэ. За би 3 хугацаа татаж үзэн та дотроо бодоод
Энэ гурвын аль нь байх вэ гэдээ өөрөө бодоорой заяа. 1-ээс 3 эсвэл бол дотроо бодож ирсэн нь 1-ээс 3-ын аль нэгийг нь одоо сонгож болно. За хэрвээ та 1-р групп болвол энэ хүнтэй хизээ уулзрах вэ гэдгийгсэн чинь за 3 сарын дараа. 3 сарын дараа гэхэд одоо чинь 11 сарын үеэр 11 12 за 1 юм уу 2 сарын хавцаа энэ хүнтэй уулзах нь. За та өөрийгөө 2 дугаар сар гэж бодсон болвол за энэ хүнтэй болохоор 6 сард биш 9 сард уулзрах магадaltaй. 9 сард за хэрвээ сараараа нь хөөж бодох юм бол за эсвэл 9 сарын дараа гэвэл 7 сард тий 7 юм уу 9 дугаар сард энэ хүнтэй учирнаа. Хугацаа нь жоохон хол сонсогдоод байна тий. Гэтэ зөв хүнтэй зөв цаг хугацаанд л учирч явах хэрэгтэй шүү дээ хэдүүлээ тийм ээ. За та яруу өөрийгөө 3 гэж бодож байгаа бол за шинэ жил дуусаагүй бол баг шинэ жилээр энэ хүнтэй таарах болоо да. Шинэ жилээр 12 сарын үед энэ хүнтэй учрах нь дээ. За ингээд харах нэ ерөнхийдөө бол бүгдээрээ ийм хаттын картууд байна. Тэгэхээр энэчнээс ямар нийтлэг мессеж харж байгаа вэ гэхээр та өөрөө тийм хатналаг, хаанлаг энергитэй хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ хүнтэй уулзмаар байна. Хугацааг найшлуулмаар байна гэд дотроо шийдээд түүнийхээ төлөө манифест хийгээд энерги ингээд тийш нь чиглүүлж чадах юм бол товлогдсон хугацаанаас наан учрах боломжтой гэдгийг хэлье. За одоо хэдүүлээ гадна төрхийг нь жоохон таамаглах гээд үзье. За би бол эхлээд нүдийг харах гээд байгаа. Ямархуу одоо нүдтэй харагдах нь яа гэвэл бид нар харцаараа хамгийн түрүүнд нүдний контакт, нүдний харилцаа үүсгэх учраас. За энэ хүн юм ангартай нүдтэй хүн юм байна шүү заяа. Ангар ингээд нөгөө нэг хараад байгаа нь мэддэхгүй, унтаад байгаа нь мэддэхгүй гэмээр ийм ангар. Гэтэ ангар нүдтэй ч гэсэн сэтгэл нь гоё хүн байгаа шүү за. За ийм ангар нүдтэй хүн юм байна. Тэгээд яг уу зарим нь одоо дэлдэн жигтэй байх магадaltaй. Зарим нь ийм жижигхэн хөрхөн буудсан баншин жигтэй ээж магадгүй. За чихийг нь ажиглах нь байна. Нүдийг нь бас ангар байх юм байна шүү. За энэ гэхдээ бас дийлэх тохиолч штэ хэдүүлээ. За одоо нуруулаг дээр биеийн галбар өргөд бол ямархуу байх хэдүүлээ харъя. За ийм урт мөчтэй хүн байна. Өндөр ихээсээ илүү урт мөчтэй. Одоо нөгөө гар нь арай урт байх ч юм уу тий хөлн нисг бол ийм өндөр байх урт байх ч юм уу яг юм. Нэс айхтар танаас бол өндөртөө нэг шалаад авахгүй. Одоо эмэгтэй хүн дээр шүү дээ. Эрэгтэй хүн дээр танаас намдаад нэг шалаад авахгүй. Гэтэ ийм нэг мөчн урт нэг хүмүүс байдаг да. Эсвэл бол гар нь ингээр нэ одоо хуруу урт муртай байдаг ч юм уу тий төвлөр урт тоглолтог энэ дээрээ. За тийм байх магадaltaй. За тэгвэл энэ хүн ямар нэг содон шинж тэмдэг байна уу гэд харъя. За ерөнхийдөө бол содон шинж нь гэвэл ийм бүхтэртүү явдалтай. Уг нь зогсвол аягуулаг ийм модельтэй супер од юм шиг харагддаг. Гэхдээ явдал нь ийм бүхтэж явдаг ийм зуршилтай ч гэмээр юм хүн таарч энэ хэдүүлээд нь. За тэгвэл энэ хүнтэй уулзах тал дээр таны сахиуснууд танд юу дамжуулж байгааг хэдүүлээ харъя. За нэгдүгээрт нь за тэр хүнийг та хараад өөрийгөө олох мэт болно. Яг өөрийгөө толинд харж байгаа юм шиг. Таны зан характерыг яг ингээд өвчөө төрчихсөн юм шиг ийм хүн байх болно. Яг л таны ихэр мэдтэй, яг л таны дотны сайн найз мэт. Ийм сэтгэл төрүүлэх болно. Тэгээд энэ одоо гоё мэдрэмжээр өөрийгөө хайрладаг шиг нөгөө хүнээ хайрлаарай. Бас нөгөө хүнийг хайрлаж нөгөө хүн сэтгэл гаргадаг шиг өөрийгөө ч бас хайрлахаа мартаозай гэж хэлж байна. За тэгээд хэрвээ та хоёрын аль нь харилцаандаа үнэнч тэг ихтгэлтэй байх юм бол энэ харилцаа гэрлэл болох юм өндөр магадaltaй шүү гэж сахиусууд нь хэлж байна. За тэгээд бас нэг зүйлийг хэлэхэд та хажиглах юм бол энэ хоёр ихэр одоо бар ч юм уу ерөөс ч юм уу байна те. Нөгөө картн дээр хоёр ихэр одоо гар ч юм уу байгааз. За тэгэхээр ерөөхдөө бол энэ зүгээр таамаг шүү. За ихэрийн харилцаа болоод ийм заяаныхаа хантай бас их учрах магадaltaй хүмүүс болж таарч шүү. Та хэд маань бас л их азтай группийнхан байна да. За ингээд энэ хүрээ таны мөрөг өндөрлөж байна. Дараа чимчлүүдээр хэдүүлээ эргэн уулзах болно. Түр баяртай комент үлдээгээрэй, лайка дараарай, саба дараарай. Баярлалаа, баяртай.
Сайн байцгаана уу? 3 дугаар бүлгийнхэн маань бичлэгтээ тавтай морилно уу? За ингээд та бүхний одоо дараагийн хайр учирлын бичлэгийг хэдүүлээ хийцгээе. За та хэд маш их догтлоод байгаа юм болов? Түрүүч хоёр групп дээр дайжгүйсэн чи яагаад ч юм танаа группыг нээж эхэлсэн чи маш их юм догтлол юм гарч гүмээр санагдаж байгаа юм шиг ийм мэдрэмжинд хөтлөгдөж байна. За эхний карт буюу та удахгүй уучлах хүнээсээ юу хүсэж байгаа вэ? За та энэ хүнийг ямар хүн байлгахыг хүсэж байгаа вэ гэхээр хэрэгтэй үед чинь юу ч хамаагүй орхиод таны төлөө ирдэг нэгэн байгаасай. Тэгээ магадгүй тэр хүн гэртээ арих гэж явж ирсэн таны ингээс зэрэг сэтгэл чи одоо таарах хүн байна тий надаа ийм тусламж хэрэгтэй байна гэж бичээд нөгөө хүн чинь шууд одоо хийжсэн зүйлээ шууд орхиол таныг зориод ирдэг ч юм уу тий ерөөсөө л таны төлөө төрчихсөн юм шиг таны төлөө одоо бүхнээ зориулдаг одоо нөгөө К-драма дээр гардаг шиг эсвэл үлгэрт одоо аним дээр гардаг шиг ч юм уу яг ингээд таны төлөө 100% таны төлөө ингээд зүрх нь бараг цохилдог байгаасай гэдэг ийм хүсэл байна. Одоо хорвоо ертөнцийг зөвхөн танаар тусалдаг. Одоо нэгсэндээ таны пен гэж хэлж болмоор ийм хүн байгаасай гэж бол боддгийм байна. За тэгвэл энэ хүн таны яг энэ шаардлагад хэр их нийцэх вэ гэвэл ерөнхийдөө бол амьдрал дээр ийм хүнийг олно гэдэг бол бараг боломжгүй. Тэрийг хэлээ. Уран зохиол дээр л тийм зүйл байдаг баг. Хэрвээ ийм хүн танд байдаг болоод олцсон бол та үнэхээр азтай хүн юм. Тийм учраас энийг бусдад битгий одоо хэлээрээ тий бусд хүн их хатаархдгийн шүү гэдгийг бас давхар хэлье. За таньдаа удахгүй уучлах хүн яг ийм хүн байх уу гэвэл зарим талаараа мэдээж таныг сонгоо таныг хайрлахаар ирсэн юм чинь зарим зүйлсийг бол золиослоо таны төлөө гүйж ирнэ. Харанхуй шинж байсан цастай бороотой ямар ч одоо цаг агарын ямар ч нөхцөл таныг гээд ирэх хүн мөн ажээ. За мөнөөс гадна одоо танд зөв ханддаг. Та бол энэ буруу зөвч хамаагүй таны талд ингээд таньруул гээд байгаасай гэж бол хүсэж байгаа штэ. За энэ хүн бол арай илүү оюун ухаанлаг те яг таныг одоо ямар үед нь одоо өргөх үү, ямар үед нь жоох унгаах уу, ямар үед нь сонсох уу гэдгийг мэддэг. Тэгэд аль болох ингээд та бол асуудал тохиолдохоор энэ хүнээр дамжуулж шийдэх гээд байгаа байхгүй юу? Энэ хүн аль болох одоо сэтгэл зүйч чиг таныг сонсоод асуудлыг чинь танаар өөр чинь шийдвэрлэх. Одоо ийм зүйлийг бол хийх болно. За дараад нь та энэ хүнээс юу хүлээж байгаа вэ гэдгсэн чинь бас айгүй ийм од байгаасай. Ялангуяа ийм царайлагч юм уу те хүмүүсийн вау гэдэг залуу бүсгүй байгаасай гэж бол бодгоор байна. Одоо охид бүсгүүчүүд хараад хөөх чи одоо ямар лаг одоо залуутай явж байгаа юм бэ гэж ярьдаг юм те. За эсрэгээр эрэгтэй найзууд ялаа гэхэд хүү чи ямар лаг одоо охинтой үргэцсэн бэ гэд бусдын харааг булаасан. Тэгээ бусдын бас ийм жоохон хатаархлыг төрүүлсэн ийм хүний дэрэгдээ одоо авч явмаар байгаа болтой тавал. За яг энэ одоо таны бол шаардлага буюу хүсэл авах нь шүү дээ. Энэ хүсэлдээ энэ хүн хэр зэрэг нийцгэн вэ гэдэг юм бол за бараг 100 нэмэх хөв нийцэх байхаа гэж бол санагч байна. Яг гэвэл энэ хүн яг таны хүссэн шиг олон дунд бие лаг бүр хитрхи лаг авч явахаас гадна ямар ч үед ингээл хүн өөрийг нь ийм эвгүй байдалд оруулсан юм яожилсан асуулт эсвэл эвгүй байдал руу шууд түлхэхэд нөгөө хүнд өөртөө яаж харьцсан яг тэрэн шиг одоо ийм зөвөө аргаар нөгөө хүнийг буулгаж авдаг. Ийм одоо өөрийн гэсэн ийм харизмтай хүн болж таарах гэдэг байна. Одоо ийм зөвүүн гэдэг үг айгүй их орж ирж байна. Зөвүүн өөрийн гэсэн бодолтой. За таны дараагийн одоо тэр хүнээс хүсэж байгаа зүйл юу вэ гэдгийг хэдүүлээ харъя. За тэр хүнээс болохоор та маш их юм хүч чадал зоримог байдлыг өрхөд бол маш их хүсэж хүлээж байна. Тэгээ амьдралаа өөрөөр аваа явуучих чадвар чадамжтай. Хинээс ч ямар ч нэг заавар зөвлөгөө сонсдоггүй. Одоо зөвхөн таныг л гэдэг бас өөрөө аав ээжийнхээ үгэнд нэг их найздаггүй, ойр дорныхоо үгээр үг хийдэггүй. Яг л таныг анх ямар мэдрэмжээр харж сонгосон, яг тэр мэдрэмжэндээ үнэн зөв тэгээ яг л энэ байдалтай үнэн ч хിവэрэ байгаасай гэж та хүсдэг ээ. За энэ шаардлагаттай энэ хүн хэр их нийцгэн вэ гэвэл нэлээд сайн нийцнэ. Тэгээд тэр хэрээр бас энэ хүн ахих тусмаа улмал таны төлөө бүхнийг хичээж таны төлөө хичээсээр л байх юм хүн юм байна.
Ерөөсөө огт буужихгүй гэсэн үг. Та одоо тэр занжинд таалагдахгүй байна тий. Тэр чинь ингэж эн чинь юм байна. Гэ та бол ерөөхдөө энэ хүнийг гоочлох төрлөө. Гэтэл тэр хүн бол өө чи нааг ингэж гэнэ үү те. Миний одоо зан энд тохирохгүй хоёлоо болим гэж хизээж юм бууж өгсөн хариултыг танд хэлэхгүй. За тэгвэл би засан янзлээ, би чиний төлөө хичээн, би чиний төлөө энийг хийн гэдэг ийм зарчмаар ерөөхдөө бол энэ хүн тантай хандна гэдэг ийм зүйл гарч ирж байна. За дараад нь та өөр юг энэ хүнээс хүсэн хүлээж байгаа вэ гэвэл энэ хүнийг одоо нөгөө аратан багаа үзэсгэлэн гэдэг шиг бусдгүнд ингээд эвгүй зан гаргадаг ч гэсэндээ те бусдгүнд яг өөрөөрөө ийм зөвүүн зантай ч гэсэндээ яг таныг үзгээрээ ийм уян зөөлөн тэгээ зөвхөн тантай л гоё ийлдэг харьцдаг зөвхөн таныг л энэ хорвоогийн нар сар мэт боддог ийм хүн байгаасай гэж ингэж хүсэж байгаа. За энэ хүн таны шаардлагад ерөөхдөө хэр нийцэх нь вэ гэвэл яг энэ шаардлагад бол үнэн зөв нийцнэ. За ингээд харахны ер нь бол энэ хүн өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн зөвүүн зан характертай, өөрийн гэсэн байр суурьтай ирнэ таны төлөө бүхнийг хийж байгаа шүү дээ. Тэгээд таны төлөө одоо энд бас нэг ийм хөөрхөн үзэр байгаа байхгүй юу? Яг дарааллыг нь харах юм бол яг ийм эзэн хаа мэт ийм сүр одоо хүчтэй. Тэгсэрнээ бас муухай хүмүүст яг ийм чөтгөр мэт характер гаргаж чаддаг. За ингээд энэ амьдралыг энэ харилцааг бүтээхийн төлөө бүхнийг хийдэг те. Энэ ямар нэг одоо үр дүнд хүргээд энэ шат руу өгсөж байна. Тэр үр дүн Ten of Cups. Миний хамгийн туртай гэр бүлийн үзэр бол Ten of Cups аа. Яагаад гэвэл энэ Cups зүрх сэтгэлийг илтгэдэг. 10 гэдэг бол бүх зүйл 100% пүүлний болсныг илтгэдэг. Тэгээд зүрх сэтгэлээрээ элбэг дэлбэг зүрх сэтгэлээрээ хангалуун зүрх сэтгэлийн ойр татна халуун дулаан байдлыг бэлгэлсэн ийм гэр бүлийг бүтээгнэ. Та хоёр хамтдаа. За одоо тэгвэл энэ хүнтэй хизээ уулзрах вэ гэдгийг хэдүүлээ харцгаах болно. За би ямар 3 сонголт өгнө. Та тэр 3 сонголтын аль нь гэдгийг өөрөө бодоорой. За хизээ уулзрах вэ гэдэг тэлтэй шүү. За эхний сонголт. Хэрвээ та би эхний хүн гэж үзэж байгаа болвол ийм баяр хөөртэй уламжлал баяраар гэхээр ерөнхийдөө бол цагаан сараар уулзрах. Цагаан сараар одоо таньдаг хамаатан сатай айл хэсж явж байгаа л та энэ хүнтэй харц мөргөлдөх нэ гэдэг ийм зүйл эхэлж харагдаж байна. За дараагийнх нь болохоор та өөрийгөө хэрвээ 2 дугаар одоо сонголтонд гэж үзчихсэн бол энэ хүнтэй та хаврын одоо хайрын учирлаар уулзрана. Хаврын ийм арманчиг байдлаар уулзрах болно. Цэцэг сэтгэлгэрсэн тий хавар болоо зүрх сэтгэл хүмүүсийн зүрх сэтгэл нэг л өөрчлөгдөөд нэг л догтлсон тий нэг л хайрыг хүсэж байгаа яг энэ цаг үеэр энэ хүнтэй уулзрах болно гэж. Хэрвээ та өөрийгөө 3 гэж бодсон бол 3 дахь цаг хугацаа буюу одоо хүүтний харин гэхээр чинь намар за ерөөхдөө бол наадам гэхээр 7 сарын үед. За 7 сарын үед энэ хүнтэй уулзрнаа. Яг нэг юм гоё баяр хөөр тэмдэглээ. Яг юм баярын фестивал маягийн юм дээр 7 сард ямар баярууд болдог те. Та өөрөө ингээ харагддгаасаа өөр хувцс хунар өмсөөд ингээд өөрийнхөө гадаад үзэмж те хувцланд айгүй анхаарсан. Ингээд ямар нэг баяр ёслолтод оролцож явж явах энэ цаг үеэрээ за энэ хүнтэй уулзрах нэ гэдэг ийм зүйл гарч ирлээ. За тэгвэл одоо энэ хүний гадаад төрхийг хэдүүлээ харах гэж үзэх болно. За эхлээд би нүдийг ол онцолж харж байгаа. Тэгвэл хүмүүс хоорондоо нүдээр эхэлж харилцдаг учраас те зүгээр олонний дундаас тэр хүний харцал онцгоосоод юм шиг санагддаг учраас. За энэ хүний нүд ямар хуу харагддаг вэ? Нүдийг нь хараад ямар мэдрэмж төрөх вэ гэвэл ийм нэг за уушлаар жоо муухайгаар хэлэхэд ийм хөлдөө юм шиг ийм нүдтэй хүмүүс эд чинь харахад нэг ийм эвгүй те ийм зүрх сэтгэл нэг жоохон эвгүй мэдрэмж өгөхөөр эсвэл ийм тэнэгч гэмээр нэг ийм сонин ийм харттай. Би яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна л да. Гэтэ яг ингэ шинжүүдийг нь хэлээ заяа. Тэнгүүд ийм хөлдөө тэнэгч юм шиг харагдана. Нөгөө л ийм зөвүүн юм шиг те таныг ингэ цоо шүртээд байгаа юм шиг харж тулгархад нэг тийм эвгүй мэдрэмж төрсэн иймэрхүү нүдтэй хүн байна. За тэгвэл би галбар нь ямар хүн бэ? Тэг галбар нь одоо яаж харагдах юм бэ гэвэл ийм махлаг
нэг тийм өндөр бол хүн биш гэж бол харагдаж байна. Махлаг шүү. Махлаг гэдэг нь юм тарган гиз мэдэн унжсан гэсэн үг биш. Яг юм махтай шүлтэй юм бакту байрын яг ингэж харагддаг. Ийм төрлийн хүн байх нэ. Нэг өндөр биш, дундаж хэрэг. Одоо метр 70 мал хавцаа ч юм уу. Ийм хүн байж тарах гэдэг. За тэгвэл энэ хүнд ямар нэг содон шинж тэмдэг инээтрэ байгаа юу гэдэг бол энэ хүн юм нэг жоохон хар бараа өнгийн хуцлалт нэлээд сонирхдаг. Нүдэн аягүй тийм содон ийм цочмог харцтай ч гэж хэлэхээр иймэрхүү дуу одоо төсөөлөл бууж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор энэ үнтэй холбоотой мессежүүдийг мэдлээ. Тэгвэл энэ хүнтэй холбогдох холбоон дээр чинь сахиус тэнгэрүүд нь юу хэлж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харнаа. За хэрвээ энэ хүнтэй уулзснаа өөрөө мэдхийн бол ямар нэг бодож тэр бодол дотроо өөрийгөө живүүлэх хэрэггүй. Зүгээр л хайрлахыг хүсэж байгаа бол хайрл, дурлахыг хүсэж байгаа бол дурлал, үерхийг хүсэж байгаа бол үерх. Тэр хүнтэй хамтдаа юг хийж юг даван туулахыг хүсэж байна. Тэр зүйлээ хий. Ямар нэг бодол эргэлзээг өөртөө үлдээхийг, өөртөө үүсгэхийг бүү бодоорой гэдэг хэлж байна. За тэгээд та хоёрын харилцаа нэг тийм бусд хүмүүс шиг ингийн байхгүй гэдгийг бол хэлж байна. Бусд хүмүүс шиг гоё гар гараарсаа хөтөлцөө бол цэцгэн дунд цэцэг нугаар зугаалаа, шуудын дуу сонсож монсон. Ийм хит арманчиг ийм учрал биш. Яг ийм жоохон юм өнгөөр илэрхийлвэл жоохон бараан. Гэтэ энэ юм буруу биш шүү. Ийм зөв бараа. Яг өөрийнхөө зовнил, саад бэрхшээлийг ингээд ойлгож мэддэг. Өөртөө сөрөг сэтгэл хөдлөлийг айгүй сайн мэдэрч ойлгодог. Ийм харилцаа болно. Угаасаа мэдээж нэгэндээ хайраа зарцуулах нь, хайраа ойлгуулах нь бол ойлгомжтой. Үүн дээр нэмээд өөртөө сөрөг талыг айгүй их мэдэрдэг. Тэр тал дээр нэг эмзэгэлдэг талыг ингээд нандиндаг. Ийм харилцаа болох нь шүү гэж хэлж байна. За ингээд таны мэрэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн мэргээр хэдүүлээ ирэх уулзцгаая. Баярлалаа, баяртай. Лайка дараарай, комент бичээрэй, саба дараарай. Сайн байцгаана уу? 4-р зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд та бүхний дараагийн хайр дурлалыг, учирлыг хэдүүлээ харцгаах болно. За эхлээд нь та энэ учирлаас буюу энэ дараагийн учрах хүнээсээ юу хүсэж байгаа вэ? Таны хүслийг хэдүүлээ эхлээд харах болно. За энэ хүн магадгүй та хосын харилцаанд ороогүй маш их удсан бололтой. Тийм учраас энэ хүн дээр маш их юм найдлага тавьж байгаа. Тэгээд нэг хүсэж байгаа зүйл нь болохоор танаар нэг хэрэл хаявал хийлгэлгүйгээр өөрөө таныг олоод ирээсэ өөрөө таныг мэдрээд өөрөө таныг зүүн савингоороо олоод ирээсэ. Өөрийнхөө зүрх сэтгэлээр хөглөгдөж тань дээр ирээсэ гэдэг ийм зүйлийг өөрөөр хэлбэл тэр үнийг ийм тагнуулж эсвэл мөрдөгч байгаасаа гэж хүсгээд шүү хэдүүлээ. Шууд өөрөө ингээл мэдрэмжээрээ хаалга татаал ороод ирээсэ таны зүрх сэтгэлийг эзэмдээсэ гэж ингэж хүсэж байгаа. За тэгвэл энэ хүн нь хэр зэрэг таны шаардлагад нийцэхгүй гэвэл энэ хүн ерөөсөө нийцэхгүй. Нэг усандаа бараг таны хүсэж байгаа шиг таныг бас тэгэж хүсэж байгаа гэсэн. Хэн нэгэн өөрөө хүрээд ирээсэ би ингээд ажил амьдралаа зохицуулаад маш их завгүй байгаа учраас хайр дурлалын харилцааны араас хөөцөлдөг ийм завгүй байна. Ажил амьдрал үнэхээр ингээд амжихгүй хэцүү байна. Өөрөө энэ хайр дурлал гэдэг юм над дээр өөрөө хүрээд ирвэл ямар амар вэ Нөгөө кинон дээр гардаг шиг өндгөн сүү тавьсан. Тэгээд шууд гэрлэг хүн чинь энэ байна. Гэрлээ гэд ингээд хүрээд ирвэл хичнээн амар вэ гэж ингэж боддог ийм хүн байна. Ямар нэг та ингээд энэ хүнийг өөрөө шууд үйлдэл хийгээд ороод ирээсэ гэж хүсэж байгаа бол нөгөө хүн чинь ч гэсэн хин нэг нь над дээр ирээсэ гэдэг ийм байдлаар хүсэж байна. Тэгэхээр та хоёулаа л ингээд нэг газар хин нэг хүлээгээл байгаад ах юм бол энэ харилцаа ерөөхдөө л эхлэх үгүй юу гэдэг дээр маш том асуудал үүсчих гээд байна одоогийн байдлаар. За дараагийн нэг зүйл дараа нь та энэ хүнээс юу хүсэн хүлээж байгаа вэ гэдэг бол энэ хүнээс ийм гинтийн арманчиг бэлгүүд авахыг хүсэж байгаа. Яг нөгөө кинон дээр гардаг шиг эсвэл энэ үлгэр дом клип юу гэдгийг тэрэн дээр гардаг шиг амраг хайртай бүсгүүдэд зориулсан арманчиг гоё бэлгүүд хайр залуудаа зориулахыг хүссэн сэтгэл шингэсэн сайхан бэлгүүдийг авахыг хүсэж байгаа. Хин нэгнээр хайрлуулсан мэдрэмжийг авахыг хүсэж байгаа. Хин нэгэнд хайрлагдах ямар гоё ас жаргалыг гэдгийг мэдрэхийг хүсэж байгаа. Таны зүгээс. За тэгвэл нөгөө хүндээ энэ шаардлагад нь хинт нийцэх нь вэ гэдэг бол
За энэ хүн харин энэ тал дээр бол айгүйх нийцэж шүү. Үнэхээр ингээ зүрх сэтгэлээ гэд таныг олж мэдээ те тань зүрх сэтгэлээ нээгээд тантай хамт байхыг энэ хүн сонгосон бол тэгээ таны төлөө ямар л гоё зүйлүүдийг хийж болохоор өдөр болгон танд ямар нэг сюрприз барихад хүртэл ийм бэлэн хөө юм байна. Өдөр болгон гоё үгтэй, гоё шүлэгтэй мессежээр таны өглөөг эхлүүлдэг ч юм уу те. Өдөр болгон ямар нэг бэлэг явуулдаг ч юм уу. Эсвэл өдөр болгон ямар нэг сонирхолтой үйл явдал болсон тухайга тантай мэдэгддэг ч юм уу. Ямар ч шалтгаангүйгээр тань руу залгадаг, ямар ч шалтгаангүйгээр таны биеийн амрыг асуудаг, ямар ч шалтгаангүйгээр хоолойг чинь сонсгосон юм а гэж хэлдэг ч юм уу. Яг энэ тал дээр бол ийм уянгын арманчиг ийм гоё юм байна. За тэгвэл таны дараагийн нэг хүсэж байгаа зүйл бол танаар ингээд олон зүйлийг хэлүүлдэггүй байгаасай тий. Ингээд шууд өөрөө мэдрээл за одоо би ийм хийх юм байна, одоо тэх юм байна гэж шууд өөрөө автоматар ингээд кодлол шууд таны төлөө бүхнээ зориулаад таны шууд харцыг ойлгонгуутлаа шууд үйлдэл хийгээл таны хэлсэн ганц үгийг чинь ойлгонгуутлаа шууд дараагийн үйл ажиллагаа хийж мэдэх ч юм уу. Яг нэг юм та нэг хүч зарцуулахгүй тэр хүн илүү их зүйлийг хийдэг ийм байгаасаа гэдэг ийм хүсэл танд ингээд автагдаад байгаа юм байна. За нөгөө хүн тань хэр зэрэг ийм хүн бэ гэдгвэл за уучлаарай энэ бол маш эсрэг хүн байна. Энэ хүн айгуу тийм ойлгомжтой тодорхой зүйлд айгуу дуртай. Та ингээ яасан мэддэггүй ингээ сонио хараад ах юм бол өөдөөс чи сонио хараад тэгээ бүр улам сонио харцаад ах юм бол за боллий гэд ингээ шийдчих магадгүй юм хүн юм байна. Тэгэхээр хэдүүлээ хүслээ бодоод тэгээд энэ хүсэл яг ингээ зүгээр ингээ хүн тохирох хэмжээний хүсэл мөн үү гэдгийг бас харахгүй л хэдүүлээ хит ийм жоохон хөөрөгдөө тэг хит бодит амьдралаас давсан зүйлийг зүрхэд бол дотроо төсөөлөд байна. Та л өөрөө таны ямар байгааг мэдхээс биш те өөр хин нэг нь таныг одоо мэдрээд танд зохицуулна гэдэг бол энэ үнэхээр байж болшгүй зүйлээ. Та ч гэсэн өөртөө энэ зүйлийг хүсэхгүй авах байсан баг. Хин нэгний харцыг харж те хин нэгний өвгийг харж ингэж амьдрч тэр хүнд бүх зүйлийг зохицуулна гэдэг бол бодит амьдрал дээр ерөнхийдөө байх боломжгүй. Тэгэхээр энэ мөрөөдөл энэ хүслээ ч гэсэн өөрөө хардаг байгаасай гэж хүсэж байна. За тэгээд бас нэг таны дараагийн хүсэж байгаа зүйл болохоор дараагийн уулзрах хүнтэй тэгээ таныг одоо гэр бүл болгох юм хүн байгаасай тий. Зүгээр нэг одоо магадгүй та олон учрлуудтай уулзраад тий одоо болохгүй бүтгүй юм харилцаануудыг даван гарсан байх. Тэр одоо шууд л гэр бүл болох хүнтэйгээ уулзрах юмсан тий. Хин нэгэн дээр дахиж азаа туршихыг хүсэхгүй байгаа учраас энэ одоо хүслийг чин хүслээ болгож дэлгэж байгаа болов гэж бодож байна. За яг энэ хүсэлт нь энэ хүн аль хэр нийцгэн вэ? Таны бодож байгаа шиг ийм хүн болж ирж чадах уу гэдгийг бол за энэ хүн жоохон тэр тал дээр тийм биш байх хаа. Яг гэвэл энэ хүн нөгөө энд харж байгаас тэ ийм жоохон залхуу өөрөө хайрлах өөрөө олоод иргээ тий. Айгуу тийм арман шиг ийм бэлгүүд өгдөг. Тэгсэн мөртлөө тэр хүн ингээд ойлгомжгүй байгаад байгаа юм бол за болиё гэд ингээд дуртай цагтаа явчихдаг ийм хүн байх гээд байгаа байхгүй юу? Арайч дуртай цагтаа ч юу юм те. Таны төлөө ингээд бүх зүйлүүдийг хийж, харж ингэж яснаа. За би ингээд ялагдлаа бууж өглөө гэд явцдаг энэ төрлийн хүн байгаа. Тэгээ яг энэ хүн бас гэр бүл зохиох харилцаанд бэлнүү гэвэл бас үгүй талтай юм байна. Тийм учраас шууд гэр болох харилцааг бол шууд үүсгэж болж чадахгүй. Явандаа нэгнийгаа илүү их ойлгоод та хоёрын харилцаа хугацаа нурцаа нэгнийгаа илүү их гүнзгий мэдэх тусам харин энэ харилцаа бол цаашдаа ахих боломжтой. Тэрний өмнө нэг нь эвгүй заман гаргаад нэгэндээ тараа таниулаад эхлэх юм бол энэ харилцаа бас тийм урт настай байж чадахгүй нэ. За одоо энэ удахгүй ирэх байгаа энэ хүн хэдий хэр хугацааны дараа ирэх нь вэ гэдгийг хэдүүлээ харна. За тэхийн тулд та дотроо 1-3 хүртэл сонголтыг бодоод тэгээ сонгороо би хугацааг энэ чэнэд хэлэх болно. За хэрвээ та дотроо эхний хугацааг сонгосон бол төд удалгүй учир даа. Ойролцоогоор нэг 5-7 хоног гэдэг чинь нэг сар гарны хугацаанд гэсэн үг байхгүй юу? Маш ойрхон байна энэ хүнтэй уулзрахад, энэ хүнтэй таарахад маш ойрхон байна. За хэрвээ та өөрийгөө 2 дахь сонголт гэж үзсэн бол он гарсны дараа гэтээ та өөрөө маш их эрэлт хайгуул хийж энэ хүнийг олно шүү. Он гарчлаа 2026 болчлоо. Одоо тэр хүн ирнэ гэж хүлээхгүй. Одоо хостой болох ямар арга хэмжээ те хаана юу болж ин тэр болгонд оролцож
энэ хүнтэй бол уулзрнаа гэдгийг сануулж байна. За та хэрвээ өөрийгөө 3 дахь хүн гэж бодсон бол хичээл амрах үе гэдэг чинь 6 сарын 1 тий 6 сард яг тэр үетэй баяртай холбоотой гэвэл 6 сарын 1-ээс хоошоогоо ерөөхдөө бол энэ хүнтэй уулзрна. За хугацаануудыг хэлэхэд нэг юм байна. За тэгвэл энэ хүний гадна төрх яаж харагддаг вэ? Тэ гаднаасаа яаж харагддаг хэлтүүлээ. Харах гэж үзье. За эхлээд хүний нүд. Тэ тэр хүнтэй харс тулгархад нүд нь яаж харагдах вэ гэдэг хэлтүүлээ. Харнаа. За энэ хүн айгүй гоё нүдтэй. Тэгтээ одоо нүдээ ингэж бүтэн нээж явдаггүй юм. Одоо хараа муутай хүн шиг нүдээ юм хагас амьсан байдалтай явдаг. За яг ингээ юм руу одоо ширтээ зогсох юм бол айгүй тийм том дүрлгэр алаг нүдтэй байхаар бол харагдаж байна. За ийм цайвар өнгийн гэхээр ийм бордуу шархтуу өнгийн нүд бас байх талтай. За тэгвэл энэ хүний биеийн галбар пропорц яаж харагддаг вэ гэх юм бол хөл нь нилээд ийм урт бололтой дуудаа. Тэ ер нь биеийн хацааг нарахад ийм чэйжэрээ ийм бактуу тэ чэйж нуруу сайтай тэгсэн мөртлөө ийм урт хөлтэй. Одоо нөгөө юу гэх мэрэмтэй аним шиг ч юм уу тэ ийм лаг бие мийтэй ажнаа хөлн айгаа урт ч байдаг. Яг нэг иймэрхүү дүү харагдана. За тэгвэл энэ хүнд нь ямар нэг ийм содон шинж тэмдэг зүйл байгаа юу гэдэг юм бол за бодъё да. Өвс нь ерөөхдөө олж авах арзах гэдэг. Шулуун эндүүгээр хичнээн эндүүдсэн ч гэсэн тий шулуун хийм хичнээн илгэсэн ч гэсэндээ өвс нь олж ерөөсөө л арзаагаад идэг. Дүнгэж өвсөө угаагаад арцын муудаа гэж хэлмээр ийм жоо. Өвс нь арзгаар эсвэл ийм төрөлхийн буурчгаар ийм өвстэй ийм долгиотой өвстэй гэж хэлж болохоор юм байна. За тэгвэл одоо сахиусууд нь таны энэ удахгүй ирэх хайр дурлал дээр ямар зөвлөгөө өгч байна гэдгсэн чинь гайхамшигт бэлэн бай гэдэг ийм карт эхэлж хэлж байна. Энэ нь болохоор хайр дурлалтай өөрийгөө бэлдээ тий. Алдаатай оноотой байсан ч гэсэн хайрлаж хайрлуулахын үн цэнийг дахин нэг мэдрээд үзээрэй. Дахин болгоомжлол зүрх сэтгэлээ хааж төгжиж үлдэх хэрэггүй. Болж байгаа үйл явдал зүрх сэтгэлээ нээж нээлттэй аль болох нээлттэй хандаарай гэж хэлж байна. За энэ хүн зүгээр нэг удаа уучраад өнгөрөх хүн байсан ч гэсэн насан туршийн хүн байсан ч гэсэн энэ хүнээс сурах зүйлтэй энэ хүнээр дамжуулж сүнстэйгээ холбогдох шинэ холбоог олж авах учиртай юм аа. Тийм учраас энэ хүнтэй заавал уулзраарай. Заавал холбоо тогтоогоорой гэдэг ийм зөвлөгөөг хэлж байна. За ингээд таны мэрэг энэ түрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Лайка дараад, комментаа бичээд саба дараарай. Баярлалаа баяртай дараагийн мэтлгүүдээр иргэн уулзцгаая.